тэтгэвэр өнөөдөр шудраг бус байгаа. 2013 оноос өмнө сая 400 мянган төгрөгөөс тэтгэвэр бодож исэн. 17 оноос хойш 2 сая 400-аар ботсон. Насаараа хөдөлмөр эрхэлсэн хүн тэгээ 10 жилийн дараа тэтгэврт гарсан хүн хоёрын цалингийн зөрөө бараг 40% та байгаа бол шудраг бус. Ингээд тэтгэвэр нэмлээгээд хэлдэг. Бүгдэнд нь тэгш 10% нэмчихээр нөө зөрүүтэй хэсэг дээрээ ч 10%, өндөр хэсэг дээрээ ч 10% гэхээр энэ бол шудраг биш. Хөдөлмөрлсөн хөлсийнхөө үр шимийг хүртдэг. Шимтгэлийг олон жил одоо шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авд. Энэ тогтолцоо руу яв. Өнгөрсөн хугацааны графикийг үзэхэд сонгуулийн яг мөчлөг болгоны 4 сард дандаа нөгөө халамж нэмээд тэтгэвэр нэмээд наад малчны бага хуульч бас яг 24 оны парламентаар гарчихгүй. Ингэж явсаар хагаад яг тогтолцоогоо хөвдөө хийсэн. Одоо бол төсвийн урсгалын 75% нь зөвхөн урсгал санхүүжүүлж байгаа. Тэр ийм төсөвтөөгөр бол цаашаа явахгүй нэ. Тэр ер нь одоо ингээд зовлонгоо үннээ яриад төсөв бэлдэж байна. Энэ төсвийн урсгал дээр реформ хийх цаг бол ирчлээ.